Цаасан байцгаана уу монголчуудаа. Өмнөд Монгол подкаст ээлжид дугаар хэлж байна. Өнөөдөр бид Дөрвөн буюу Дөрмчиг Дорвон вангийн талаар болцсон юм аа. Дөрмчиг Дорвон ван Дөрвөн 1902 онд тийм ээ Ширэнгол аймгийн Баруун Сүнд хошуунд төрсөн. Аав нь Намжил Манчик гэдэг хүн байсан. Ширэнгол аймгийн аймгийн дангаар ажилладаг байсан. Сүн баруун хошууны засаг Жунван. Тэгээ ээж нь бол Шулуун цагаан хошууны хүн юм аа. Тэгээ Шулуун цагаан хошуу гэдэг чинь цахар хүн гэсэн үг л дээ. За Дөрвөнгийн удам хугацааны хувьд бол Банхмун Даян хааны ач Боди Алах хааны 2 дугаар хөөчүүдийн мэрэгэн тайжийн удаа юм аа. Ерөөсөн Дөрвөн чи алтан уургийн хүн байхгүй юу да. За Сүн баруун хошууны талаар бас нэг жоохон мэдээ өгчгий. Сүн баруун хошуу 1949 оны хүн амын тоолгоор 2202 хүрэхтэй 8600 хүн амтай 29923 хавтгай 400 км. Нутаг дэвсгэрийн хувьд бол энэ дээр үед ийм байсан бохоо. Тий. Хүн амын хувьд ерөнхийдөө 8-9 мянган хүн амтай байсан байна л да. Тэгэхээр наа чин дайн дажин өнгөрөөд нэг 10 мянган орчим хүн амтай юм сүм байна, хошуу байна да гэж бодож байгаа миний хувьд бол. За эцэг нь Ширэнгол аймгийн дарга байсан. Тэгээд засаг Жунван хүн байгаа. Гэтэ энэ хүн бол 3 эхнэр аваад ерөөсө хүүхэд гараагүй. Тэгээд Шулуун цагаан хошуунаас эхнэр аваад хүүхэдтэй болсон. Гэхдээ эцэг хүү хоёулаа тийм ээ одоо 60 жилийн зурж байгаа. Тэгээд бүгдээр нь бар жилтэй харшигдаг учраас ер нь энэ хүүд маш их хайртай боловч ерөөсөн амьдтаа ерөөсөн уулзж байгаагүй. Тийм ийм байгаа юм аа. 1908 онд эцэг нь нас бараад Дөрвөн төрийн Жунван цолыг залгамжилсан. Тэр бүр багаасаа Монгол хятад хэл заалгадаг байсан. За хятад багшаа бүр Бээжин даа тунгаас хятад хүн авчирж хятад хэл зааж өгдөг байсан. Бүр багаасаа Чингис хааны удам гэдгээр маш их бахархдаг. 1912 онд хошуу төрийн Чинван цол авсан. Чинван цолтой болсон. 1916 онд 14 настай тус хошууны нэг тайжийн охинтой гэрэлсэн. Дараа жил нь хүүтэй болсон Дүгэрсүрэн гэдэг. Тийм. 1918 онд авах хошууны туслах тайжийн охинтой бас одоо ихтера болгосон. Тэгээд энэ баг хатнаас бол 7 хүү нэг охин төрсөн. Энэ харамсалтай 3 хүү нэг охин 3 хүн эндсэн. Тэгээд тийм болохоор Дөрвөн бол 5 хүү нэг охинтой 1919 он 18 нас хөрмөгцөө хошуу засгаа өөртөө одоо эрх мэдлээ хэрэгжүүлдэг болсон. 1924 онд Дөрвөн 23 настай Ширэнгол аймгийн дэд дарга ажилладаг болсон. 1924 онд Дөрвөн Бээжин очиж тийм ээ хааны ордноос хөөгдсөн Пүи хаанд бараалхаж Пүи хаанд 10,000 мөнгөн зоос одоо өгсөн. Тийм. 1925 онд Манчин сүүлчийн хааны ордноос хөөсний дараа Дүүр дүнгийн уулзалт гэдгийг хятадын засгаас зохион байгуулсан. Дөрвөн Ширэнгол аймгаанд төлөөлж оролцдог байсан. Тийм. Тэгээд Бээжингийн Дончирвигийн засаг газрын сенатын гишүүнээр сонгогдсон. Энэ бол Дөрвөн анх удаа Бээжин орж тийм улс төртэй оролцдог ер нь нүдийг тайлсан. Тийм. Хошуу нутгатаа буцаж ирсний дараа Дөрвөн хошуу нутгатаа бол өөрчлөлт хийсэн, шинжлэх өөрчлөлт хийсэн. Тэгээд зэвсэг хүчнээ өргөтгсөн. Тийм ер нь одоо дэх үе чинь
өөр Монгол бас л маш олон лам нар байдаг хошуу нутагт нь тий. Тэгээ ном бичих сурч чадаагүй ном мэдхгүй тийм лам нарыг бүгдийг хар болгосон. Хошуундаа нөхөлийн үйлдвэр, сургууль, эрүүл мэндийн байгууллага байгуулж ясан. За удалгүй өөрийн хамгаалтын одоо цэрэг хамгаалтын бага 500 хүнтэй болгосон. Тэгээ энэ зэвсэг хүчин хэрэгтэй гэд бодсон байна да. Тэгэхэд чинь маань хүн 24-тэй л байсан шүү дээ. 24-тэй байхад маш их өөрчлөлтийн хошуу нутагтаа хийсэн. Тэгээ 1926 онд Упаны Гаррисон гэж одоо хамгаалтын цэргийг бас байгуулсан. Энэ хамгаалтын цэрэг нь бол одоо сайн дураархын татдаг. Тэгээ ер нь хошуу албатаасаа ээлжил татдаг тийм байсан. Эний голдуу одоо нөгөө жанчхөө сүнд хүртэлийн замыг хамгаалах нэрээр ийм одоо хамгаалтын цэргийг бас байгуулсан. Тийм энэ цэргийн албанд бол ер нь хошуу нутгийн албатаасаа татдаг байсан ээлжлээд. Тэгээ ер нь өөр Монголын вангийн ордны одоо хамгаалагч нар бол ерөнхийдөө бол том хошуу бол 200 хүнтэй, 200 хүн цэрэгтэй, жижиг хошуу бол 80 цэрэгтэй байсан. Гэхдээ сүндийн баруун хошуу бол одоо 1000 гаруй цэрэгтэй болсон. Тэгээ вангийн ордонд бас зэвсгийн үйлдвэрийг байгуулсан, бол 10-аад хүн ажилладаг байсан. 1929 онд Цахар мужи гэх хятад захиргаа байгуулсан. Тэгээ Цахар мужийн гишүүн болсон. Тэгээд энэ жилдээ бас Банчин богдтой мөгдөө орж Жаншвилантай уулзсан. Манай Дэван бол голдуу зэвсэг гуйхаар явсан. Зэвсэг авахар хөөцлөхөр явсан. Тэгээд мөгдөө хотод байхдаа Мөрсөг Годафутай уулзад Годафугаас зөвлөгөө авсан. Годафу бол ерөнхийдөө Дэван бол асуусан байна л да. Яагаад Ар Монгол тийм ээ тусгаар болж чадсан мөртлөө өөр Монгол чадаагүй юм бэ гэж асуусан чинь Мөрсөг бол ийм зөвлөгөө өгсөн байна. Ар Монгол бол одоо дундаа гол одоо шүтэн болсон богдтой. Өөр Монгол бол Банчин нөгөө жанжаагийн байдаг боловч тэр хүмүүс Бээжинд амьдардаг хятадын хяналтанд байдаг учраас одоо өөр Монгол бол тийм оюун санааны төв байх тийм дутаад явсан юм аа гэж. Тэгээ маань хүн чинь санаа аваад Шилэнголд буцаж ирэнгүүтээ аймгийн дарга Сон буюу Сотмон Маратан вангтайгаа зөвлөлдөө Сонгийн нутаг буюу үзэмжийн маран хошуунд тийм ээ сүм барьж өгсөн. Одоо голдуу Банчин богдын тийм ээ одоо байнга суулгадаг тийм сүм барьж өгсөн. 1932 онд аймгийн дарга Сонгоноос барахад майхан 30 настай да аймгийн даргын ажлыг авсан. 1932 онд Жанхай ширгийн дотны туслагч Гүй Юмчин гэж баруун сүмдэд иж Дэвантай уулзсан. Тэгээ Гүй Юмчин буцсны дараа Жанхай ширд бол ийм ингэж мэдүүлсэн юм аа. Ийм тайлан өгсөн. За энэ Дэван хүн бол ирээдүйд Монголын асуудлыг шийдвэрлэх нь гарцаагүй гэж. Яг бол Гүй Юмчин Дэвантай уулзсан учраас Дэван бол улс төрийн маш их зорилготой, ер нь маш их ухаан залтай, ийм суу залтай ийм хүн байна гэж мэдсэн юм аа. Тэгээд Жанхай шир Дэвангийн Нанжи хотод дуудсан. Тэгээд 1932 онд Жанхай ширтэй уулзаад Бээжинд босож ирэхэд Бээжинд сурдаг өөр Монгол оюутнуудтай уулзсан. Тэгээд өөрийн үзэл бодлоо, өөрийн зорилгоо, өөрийн улс төрийн хэтийн зорилгоо танилцуулсан. Тэгээд 20 гаруй Монгол залуучууд тийм ээ сургуулаа хаяад баруун сүмдэд ирсэн. Одоо онгийн дагж. Түүнээс гадна энэ Ширэнгол аймгийн залуу вангун нар бол бас Дэвангийн их дэмждэг болсон. Жишээ нь Авах барах шүнээ засагч юуван, Сонин дэндв, Сүнэт зүүх шүнээ засагч юуван, Гүнжилжав, Авах зүүх шүнээ засаг бэйл, Балган сүрэн зэрэг хүмүүс байт юм аа. Энэ
20 гаруй тийм ээ хошуундаа дагуулж очсон одоо Монгол одоо сэхэт залуучууд бол ихэнх нь зүүн орны монголчууд байд юм ба. Жишээл Чаншаа уу буюу Цог Бадрах энэ Донгийн улс төрийн үйл хэрэгт бол маш их төвтэй оролцсон. Энэ хүн бол харчин 100 хошууных нь Хятадын төвийн улс төрийн сургууль төгссөн. Гоён Ичин бол дархан хошууных нь дархан хошуу чинь хорчин 100 гарын дунд хошуу. Энэ бол Зүүн Хойтын их сургуульд сургуулаа дутуу хайсан. Хамфан нэм буй Хүүхбаатар энэ дархан хошууных нь энэ чинь Япон улсын явган цэргийн офицерын сургууль төгссөн. Ер нь энэ хүн бас Донт маш их чухал үүрэг гүйцэтгэсэн. Сүүлд харамсалтай Хятадын одоо цагдаа тануул энэ Японы тануулнаар нууцаар алсан. Энэ Хүүхбаатар буюу Хамфан нэм сайжрах буюу див уу бас дархан хошууных нь Японы явган цэргийн офицерын сургууль төгссөн. Бауда Жан буюу харчин дунд хошууных нь төвийн улс төрийн сургууль төгссөн. Баяжиншэ чи Монгол төрн залгамж гэнэ. Харчин дунд хошууных нь Бээжингийн Монгол төвд сургууль төгссөн хүн байгаа. Жан Бингжи үлзитүү гэж байгаа. Харчин 100 хошууных нь төвийн улс төрийн сургууль төгссөн. Чаншаа ушааны харчин 100 хошууных нь Иргэн улсын их сургууль төгссөн. Юнжишэн энэ бол нөгөө Хөх хотын төмөд Хонбугийн цэргийн сургууль төгссөн. Түүнээс гадна Цог Бадрах буюу Чэнгүү Фан гэж хүн байгаа. Угуожан гэж хүн байгаа. Кан Рэн гэж хүн байгаа. Гэн Юфуган гэж хүн байгаа. Упэн гэж байгаа. Гao Йимин Юнжиншэн гэж. Одоо Цог Бадрах буюу Чэнгүү Фан чинь одоо сүүлдэн Донгийн дотны наримчиг байсан. Сүүлдэн яг 45 онд Зөвлөлт Монголын цэрэг өөр Монгол руу цөмөрж орж ирэхэд Дон Цог Бадрах зэрэг хүмүүсийг Монголын цэрэгтэй холбоо барихлаар явуулсан. Тэгээд тэндээ байхдаа сүүлдээ Монголд авчирсан. Сүүлдээ Монгол байхдаа нэг бурат хүнтэй гэрэл ихнэр нөхөр болсон. Бас дундаа нэг хүүтэй. Тэгээд тэр бурат их чи би бас мэднэ. Тийм. Сүүлдээ 50 хэд он билүү? 52 он билүү? Цог Бадрах Монгол цаазаар авахсан, буудулсан. За 1933 онд Баруун Сүндийн хошуунда Монголын Катрийн оюутны багийн одоо цэргийн сургууль байгуулсан. Тэгээ ер нь 70 гаруй хүнийг оюутан нэлсүүлсэн. Тэгээ Юнжишэн одоо энэ Төмдийн Монгол Юфуган энэ дарыг сургагчаар багшаар ажилладаг болсон. За 1933 оноос энэ чинь одоо дөнгөж 30 нэгтэй байж штэ. Тэгээ Монголын ууртан хөдөлгөөний ер нь хийж эхэлсэн. Тэгээд Улаанцав аймгийн дарга Юндэн Ванчиг энэ Юн ангийн Чин ангийн дэмжлэх хэрэгтэй. Тэгээ тэр ятг бас уулзаж ятгалах хийдэг байсан. За Юн ан буюу Юндэн Ванчиг бол Улаанцав аймгийн дарга. Энэ хүн бол халахын баруун гарын засаг Чинван ийм хүн байгаа. Тэгээ энэ яг тухайн үед Донгийн үгэнд бас манай итгэж ядж байсан. Гэхдээ энэ Бааванжун гэж энэ Төмдийн Монгол хүн Дон маш их тус болгосон. Одоо Бааванжун бол тухайн үед яг 33 онд чинь Монгол төвдийн хорооны Монгол хэргийн албаны даргаар ажилладаг байсан. Энэ хүн бол одон нутагтай ажил танилцахаар одоо Улаанцаваар явж ясан. Тэгээд Донгийн Бааванжунгэр манай Юн ангийн ятгуулсан. Тэгээд манай Юн ан бол сан бодол нь Донтэй нэгдсэн. Бааванжун бол бас л өвөр мөний түүхэн зохих хэмжээгээр нэрийг үлдээсэн. Хүн бол 1920 онд бол Францад сурахаар явсан. Тэгээд Францад химийн үйл төрийн мэргэжлэр их сурвалж төгсөөд Франц инженерээр ажилладаг байсан. Сүүлд нь одоо Хятад буцаад ирсэн
тэгэл Монгол төвдийн хороонд ажилладаг болсон. Тийм. Ийм хүн байгаа. За 1933 оны 7 сарын 26-нд Бэйрийн сүм одоо Бат хаалга гэж голдуу ярьдгийг. Бат хаалга бол газрын нэр байгаа. Бэйрийн сүм бол сүмийн нэр байгаа. Бэйрийн сүмд бол нэгт удаагийн өөртнөөс хурал хийсэн. Энэ бол голдуу цөөхөн вангун нар оролцсон голдуу Шилэнгол Улаан цавын одоо Юн ван тийм ээ. Дөө ван Шилэнголын цөөхөн төлөөлөгч тэгээ Улаан цавын дархан хошууны дөрвөд хошууны төлөөлөгч оролцсон. Энэ хурлаар бол хоёр шийдвэр гаргасан. Нэгдүгээр нь бол Хятадын төв засгийн газар Өөр Монголын өөртөө засгийг хүлээн зөвшөөрүүлэх, Өөр Монголын өөртөө засгийн газар байгуулах. Хоёр дахь нь бол ерөн цагт ховлож хоёр дахь удаагийн өөртнөөс хурлыг нээж тийм ээ Шилэнгол Улаан цав их 103 аймгийн нэрээр тийм ээ одоо бүх одоо хошуудын вангун нарыг оролцуулах ийм хоёр шийдвэр гаргасан. За 7 сарын 27 одоо 33 оны 7 сарын 27-нд тонхог гаргасан, өөртөө засгийн тонхог гэдгийг гаргасан. Тэгээд Хятадын Гоминдангийн намын төв хороо, Хятадын Гоминдангийн засгийн газар, цэргийн хороо, Монгол төвдийн хороо, ерөнхий жанжин штаб зэрэг хаяг руу тонхог явуулсан. Гарын үсгэн бол Шилэнголын 10 хошуу, Улаан цавын 6 хошуу, их зоогийн 7 хошууны бүх вангун нарын гарын үсгтээ явуулсан. Тэгээд Хятад бөө шуугаан дэгдээд түүнээс гадна одоо Монгол төвдийн хороод хадгалж ясан монголчууд бас их дэмжлэг хөөцөлтөө их хийдэг байсан. Жишээ Үүхөөлийн тийм ээ. Үүхөөлийн чинь одоо Өөр Монголын 30-40-аад оны түүхэнд маш их үүрэгтэй оролттой хүн байсан. Энэ хүн Монгол төвдийн хороонд ажилладаг байсан. Энэ Бээжингийн сургууль, Бээжингийн хууль зүйн дэс сургууль, их сургууль сур төгссөн харчин баруун гарын хошууны хүн байгаа. Тэгээд одоо Өөр Монголтэй зэрэгэлдээ одоо мужуудаас одоо төлөөлөгчөөр явуулдаг болсон. Жишээл Суя мужийн дарга Фузои бол хүн одоо радио станцтай хамт одоо Бэйрийн сүмд ирүүлсэн. Энэ нөхцөл байдалтай танилцахаар явуулсан. Бас нэг Улаан цав их 100 аймагт бол бас тусгай төлөөлөгч явуулдаг байсан. Одоо вангун нарын хурал битгий оролцоход ятгахаар явуулсан. Шанши мужийн дарга бас Жанжаа хотгодыг тийм ээ. Өөр Монголын одоо баруун аймгийн вангун нартыг бол цахилгаан илгүүлдэг байсан. Буруу замаар битгий оруу зайсан цахиа шивэнтэй явуулдаг байсан. Тэгээд нөгөө талаа төвөөсөн Жанхай ширээ бас маш олон хүн явуулсан. Жишээл Лифэн энэ намын төв хорооны гишүүн байгаа. Зодоржаа Цахар мужийн гишүүн байгаа. Мян усар энэ мянган малын талбайн даамал дарга одоо баа өнжин гэдэг төрөй ярьсан. Энэ тусгай төлөөлөгч Жанжаа хотод гэх мэт олон хүнийг Өөр Монголоор явуулдаг байсан. Бас нөгөө талаар Монголын өөртөө засах орны бэлтгэр хороо гэх чи байгуулж тийм ээ. Одоо төв хороо одоо Хятадын төв засгийн газараас одоо өөртөө засах талаар өөрийн одоо төслөө гаргах тийм одоо ажил хийж эхэлдэг болсон. Тухайн засгийн газрын дарга одоо ерөнхий сайдтай дотоод хэргийн сайд Хуаншаа хүн гэдэг хүний явуулж аз түүний хажуугаар Монгол төвдийн хорооны дэд даргын Жоо Пил Янг энэ хоёр хүний явуулж одоо Бэйрийн сүмд ирүүлдэг байсан. Тийм. Яг тухайн үед хүмүүс бол гайхаж явах. Яагаад Өөр Монголын өөртөө засах тийм газар тийм чухал байдаг юм бэ гэдэг. Яагаад бэ гэхээр тухайн үед Өөр Монгол бол нэгсэн тийм одоо орон нутгийн чанартай ч үдийн засгийн газар бол байдаггүй байсан. Одоо Өөр Монголын ерөнхийдөө бол Хятадын засгийн газараас 28 онд бол 3 мужид хуваасан. Тэгээд одоо ерөнхийдөө бол Жөөхөн муж, Халуун гол муж тийм ээ. Тэгээд Суя муж, тэгээд Цахар муж. Хөрөөхөн муж бол 1932 он одоо Хөлөн баяртай хамт тийм ээ. Хоёр муж бол Манчжуу улсын бүрэлдэхүүнд орсон байсан. Харин бусад Манчжуу улсын бүрэлдэхүүнд ороогүй Цахар муж болоод Суя муж гэж байгаа.
За энэ захар мөж болоод суй мөжид амьдарч байгаа энэ монголчуудыг тийм ээ одоо нэгтгэж аваад одоо нэгдсэн одоо засан газартай болгох тийм бодлого барьдаг байсан байлээ. Тухайн үед захар мөж бол төвөн бол одоо Жанжихуу хотод байгаа. Тэгээ хоёр үзэмжийн хошуу, хоёр хуучид, хоёр абаг, хоёр авхнаар, хоёр сүнэд энэ Ширийн голын 10 хошуу, түүнээс гадна 100 гарын 4 захар, хоёр тайвс, шанд гэдэг зэрэг монгол хошууд болон 20 гаруй хятад шанууд байдаг. Суй мөчид бол төвөн бол суй байна одоо Хөх хоттой. Тэгээ төмгийн хошуу, баруун гарын 4 захар, 4 хошуу, халахын баруун гарын хошуу, мөн мянган хошуу, 3 урд хошуу, 7 орд хошуу болон 23 хятад хот шан байдаг юм аа. Тэгээ энэ одоо хятад нэгжийн дотор монгол хошуудаа тийм ээ одоо тусдаа бие даасан засан газартай болгох гэдэг онгийн гол зорилго байсан. Тэгээд одоо монгол нутаг байгуулсан одоо хятад мужуудын үгүй хийх хамгийн том зорилго байсан л да. Тэгээ хятадын засан газрын зүгээс бол мэдээж хэрэг аль болохоор мужийн доор тийм ээ одоо та нар зорих хэмжээний уутанс эрхий бол эдлүүлж болно гэсэн тийм санаатай байсан. Харин одоо монголчуудын хувьд дэонгийн хувьд бол энэ мужууд бол бид нарт хэрэггүй. Бид нар бол энэ Монголын уугур нутгаа нэгтгэж өөрийн гэсэн орон нутгийн тийм ээ засан газартай болох хэрэгтэй гэж үздэг байсан. Тэгээ 1934 оны 4 сарын 3-нд Бээлийн зүүн тийм ээ Монголын орон нутгийн ууртан засах удирдаг зөвлөлгөгчийн албан ёсоор байгуулж Юун он буюу Юндэг ванчиг хорооны дараагаар зөвлөлийн дараагаар Суу он буюу Содном равдан Шаа он буюу Шагтарч ав Дөө он буюу Дэнчиг дорнууд эдгээр голдуу торгойлдог байсан юм аа. Одоо Юун он болоо Суу он чинь Юун он Улаан цаавын дарга, Суу он бол Ширийн гол аймгийн дарга, Шаа он бол Их Цуу аймгийн дарга тийм ээ. Дөө он бол Нарийн бичгийн даргаар ажилладаг байсан. Гол хэрхэн бол Дөө он хийдэг байсан ажлыг. За түүнд 1932 онд Контуны армийн дэмжлэгээр Манжуг улс байгуулсан. Тэгээд Контуны арми бол бас Дөө онтой ойртох тийм бодлоготой болж эхэлсэн. Тэгээ Манжуг улсаас Бадмаар Абдан, Үг Үтхин болон Япон офицер Сэрүүдиж тийм ээ Дөө онтой уулзахаар болсон. Тэгээ Дөө он мэдээж хэрэг зүгээр уулзахгүй шүү дээ. Бүү зэвсэг авна. Мэдээж Дөө он чинь улс төрийн зэлмэг ихтэй учраас баас нөгөө Чанхан шидээ бас холбоо барина. Одоо Манжууны тал бид надтай уулзсан шүү. Тэгэж яад одоо бяцхан дарамт төлүүлж байгаа. Чанхан шигээс бөө зэвсэг аавна. Тийм. Манжуу улсын Контуны армийн одоо Жанжиштавын дэд дарга Итакаки Сейширо гэдэг энэ хүн Дөө онд ирж уулзсан. Дөө он бол одоо өөр Монгол тусгаар улс байгуулах хэрэгтэй гэдэг санал болгож байсан. Тэгээ 1935 оны 12 сард Дөө он Манжуу улсад аялжсан. Контуны армийн командлагч Жанжиштавын дарга Пуи хаан Атман Семенов тийм ээ нартай уулзсан. Тэгээ Дөө он бол Японы Контуны армиас 500,000 йен болон 5,000 их бинтов авсан. Тэр 5,000 буутай болсон. За 1936 оны 2 сарын 12-нд баруун сүнд хошуунда Монгол цэргийн Жанжиштавыг байгуулсан. Тэгээ Жанжиштавын даргаар бол Дөө он төрийн хэргийн хэлтсийн даргаар бол Дөө он дэд даргаар бол буян дэлгэр буюу Ли Шөвшин тий цэргийн хэргийн даргаар бол бас Ли Шөвшин. Одоо Ли Шөвшин чинь бол зүүн төмгийн хүн ерөнхийдөө өвд дэдсэн бол хятад гаралтай гэдэг юм байлаа. Гэхдээ олон жил Монгол хошууны харьяат болоод өөрийгөө Монгол гэж үздэг. Насан туршдаа 30 гаруй жил Дөө онтой хамт байсан да. Ер нь мандаж дөрөтөхэд бол ер нь Ли Шөвшин Дөө онгоос хөчөөс салж чадаа яваагүй. Маш
Монголын түүхэд маш чухал хүн нэг байдаг. Зарим хүмүүс яг хятад мэтэд ярьд би тэгж үзэхгүй. Ли Шушин шиг ийм монгол хүн бол 30 40 оны өөр Монголд бол бас тийм олон байгаагүй шүү гэж хэлэх ёстой юм аа. За 1936 оны 2 сарын 21-нд Бээлийн сумд хамгаалтын баг цэргэн байгуулсан. Тэгээ 1000 гаруй цэрэгтэй болсон. Голдуу Улаан цав шилэн гол төмдөс цэрэг татсан. 1000 гаруй цэрэгтэй болсон. Энэ бол Лүнжи Шэн Жушифу гэдэг хоёр хүнийг тийм ээ одоо энэ хоёр тушаасан. Энэ хоёр нь голдуу хөх хотын төмөд хүн. Тэгээ энэ хоёр хүн цэргийн мэрэгчлээ уушраа энэ хоёр хүний энэ дарга үлдээсэн. Харамсалтай энэ хоёр хүн чинь Дөөнгас сурбаад улаан хүүгийн яталгаар Дөөнгас сурбаад Гомын дангийн талд орсон. Тэгээ ийм харамсалтай түүх юм аа. За 1936 онд баруун удамчийн хошууны Суунгийн ордонд анхдугаар Монгол хуралтай хийсэн. Тэгээ түүний оролцогчдод бол голдуу Шилэнгол, Сахар аймгийн монголчууд голлсон байсан. Тэгээд Монголын цэргийн засгийн газар гэгч байгуулсан. Дарга нь бол Юван, Суван, Шаван бодит дарга, мэдээж хэрэг нарийн бичгэн дарга болсон дээгүүн байгаа. За энэ нь тийм ээ Монгол улс байгуулахаас өмнөх давшилтад бэлтгэх арт түмнийг сургах, цэргийн хүчийг нэмэгдүүлэхэд идэвхтэй оролцох, найрсах Японы эзэнт гүрний идэвхтэй тусламж тайгаар Монгол улсыг байгуулахын тулд цэргийн бэлтгэх зорилготой байна гэдэг он хэлсэн юм аа. Ерөнхийдөө бол улс байгуулахаас өмнө тийм ээ одоо ийм нэг дамжлах скио дамжих ёстой гэдэг он үздэг байсан. Тэгээд ер нь засгийн газрын ер нь төлөвтэй ер нь тэгээд хэрэглэх газрын дараагаар Баян далай одоо зөвлөх хэлтсийн дараагаар Үнэн баяр буюу Үхөлийн Жанжиштамын дараагаар бол Ли Шушин цэргийн хэлтсийн дараагаар Ван Зунлу өшөө бас нэг сангийн хэлтэс тий аж үйлдвэр хэлтэс дотоод хэргийн хэлтэс зам харилцааны хэлтэс хуулийн хэлтэс гадаад харилцааны хэлтэс боловсрын хэлтэс олон хэлтэс байгуулсан. Тэгэхэд Японы хангалттай дэмжлэг байгаа учраас ер нь 2 арми Монгол цэргэн бол 2 арми буюу 8 дивизтэй болгосон. Ер нь 10,000 орчим цэрэгтэй болсон. Тэгээ нэгдүгээр арми бол Ли Шушин даргалдаг 1 2 3 4 дивизтэй. Хоёрдугаар арми бол Дөөн даргалдаг 5 6 7 дивизтэй. Энэ цэргийн зардал зэвсгийг болдог Кантны арми ханхаар болсон. Сарда бас нөгөө 30 сая юан өгөхөр болсон гэдэг юм байлээ. Би 30 сая юан чинь ихэр их мөнгө бэ гэж босны тухайн ханшаар бол 8 сая 700 мянган доллар гэнэ. Тухайн үеийн 8 сая 700 мянган доллар гэнэ. Тэгээд энэ өдрийн одоо худлаах чадвар тооцоход бол 200 сая доллар гэж арич их мөнгө ч юм уу даг бодлоо. Юу гэсэн ч маш их мөнгө бол Кантны армиас Дөөнгд өгөхөр болсон байсан. За Монголын цэргийн засгийн газар байгуулсны дараа тэгээд Ли Шушин Ли Үхөлийн дагуулад Үхөлийн Үнэн баяр Ли Шушин буян дэлгэр тийм ээ дагуулад Манжуу улсад аялжсан. Тэгээд Кантны армийн Жанжиштамын дарга Хитакаги Сэйширо Манжуу улсын ерөнхий сайд Жан Жинхуй гадаад явдлын яамны дарга бас эзэн хааны ордны хэлтсийн дарга тийм ээ цэргийн хэргийн яамны сайд тэгээ Монголын хэргийн яамны сайд нартай уулзсан. Тэгээд Монгол Манжуурын хэлцээр байгуулсан. Энэ байгууллагаас орлох юм бол ерөөсөн коммунизм эсрэг тийм ээ цэргийн эвсэл одоо харилцааны төлөөлөгч томилох тийм ээ эдийн засгийн хамтын ажиллагаа тараар ийм одоо хэлцээр юм аа. Тэгээд Дэван бол Пуй хаантай уулзсан. Тийм 1936 оны 11 сард Хөх хот руу Монгол цэргийн дагуулад давшсан. Харин амжилтгүй 7 дугаар Мөгдөн буугийн 7 дугаар дивиз баг бүгдээ одоо дууссан. Тэгээд 1937 оны Японы цэрэгтэй хамт Хөх хот руу 2 дахь удаа давшсан. Тэгээд 10 сарын 14-ний өдөр Хөх хотыг эзэлж авсан.
Тэгээ тухайн үед Монгол цэрэг бол дан морь цэрэг 10,000 цэрэг чинь. Япон цэрэг бол моторжуулсан цэрэг, явган цэрэг учраас арай хамаагүй удаан байсан. Монгол цэрэг түргэн давчдаг. Тэгээд Япончууд чинь бас одоо энэ Монгол цэргийн урдаар хуухад оруулахыг хүсэхгүй байсан учраас Монгол цэргийн хүлээлгэж хамт хуухтыг эзэлсэн түүхтэй. За 1937 оны 10 сарын 27-ны өдөр Хух хотод 2 дахь удаагийн Монгол хуралдай зохион байгуулсан. Энэ хуралд бол маш өргөнөөр оролцсон хүмүүс. 300 гаруй хүн оролцсон. Шинэнгол, Цахар, Улаан цав, Их зуугийн вангун нар Монгол цэргийн засгийн газрын төлөөлөгчд, Монгол цэргийн жанжин штабын төлөөлөгчд, Манж улсын төлөөлөгч, Чаанaan ууртан засгийн төлөөлөгчд, Жимбэй ууртан засгийн төлөөлөгчд тийм ээ одоо Монгол улсын туцгаар улс байгуулахаар хэлэлцэж ярилцсан. Конто армийн жанжин штабын дарга Хидэки Тоожо бас хуралд оролцлоо. Гэхдээ Контоны армийн зүгээс бол одоохондоо бол тусгаар улс байгуулах боломжгүй гэсэн тийм хариу ургалд үзүүлдэг байсан. Тэгээд монголчууд Хуу хотод Монголын холбооны ууртан засгийн газар гэж байгуулсан. Ер нь дарга нь мэдээж юун ангаа тавьсан. Тэд дарга болоод төрийн хэргийн одоо ерөнхий сайд юм да. Тэд дарга ерөнхий сайд дараа нь дөө ажилтдаг болсон. Доороо бор ерөнхий хэрэглэх газар, сангийн газар, хамгаалтын одоо газар гэдэг ийм 3 яамтай. 1938 оны 3 сарын 24-нд Юндэг Ванчиг вангнаас бараад Дөөн бол дарга болсон. Ли Шүшин бол дэд даргаар ажилладаг байсан юм аа. За энэ Монголын холбооны ууртан газар тийм ээ. Энэ бол нэлээ олон нутгийг хамарсан. Олон одоо жишээ Шинэнгол, Улаан цав тий одоо Цахар их цоогийн нэг хэсэг өшөө шинээр бас Баян-Тал аймгийг байгуулсан. Баян-Тал аймаг бол голдуу Төмдийн монголчууд, Төмдийн монгол хошуу, Баруун гарын Цахрын 4 хошуу энээр төв болгоож агаад бас хятад нэгж байгаа 10 шанийг нэгтгэж агаад Баян-Талын одоо аймаг байгуулсан. Тийм. Энэ аймгийн дараагаар Баян-Тал аймаг тавьсан. Баян-Тал аймаг дээр бүр анхнд энэ манай Дөөнгийн Хамаатан гэдэг баг. Энэ хүн сүүлд нь Манжангийн дээд шүүхийн даргаар ажилладаг байсан. Сүүлд бүгд найрамдах өөр Монгол ард улсын төл засгийн газрын даргаар ажилладаг байсан. Энэ хүний аймгийн даргаар тавьсан. За энэ Монголын холбооны ууртан засгийн газрын харьяанд бол 5 аймагтай, 2 хоттой. Одоо 2 хотон бол Хух хот, Бугат хот, 5 аймаг бол Шилэнгол, Улаан цав, Баян-Тал, Цахар, Их зуу. Их зуу бол ихэнхэн бол бас Дөөнгийн мэдл очоогүй. Нэг 350 мянган хавтгай дөрвөлжиг километр нутагтай. Тий 2 сая 100 мянган хүн амтай. Монголчуудын 300 мянган, хотон хүн бол 370 мянган. За тэгэхэд байгуулсны дараа бол Дөөнгийн бас нэг том хүсэл бол энэ Бээжингээс Хух хүртэл зам байд төмөр зам тавьсан шүү дээ нэгэнд. Энэ замын өмнө хойно байгаа хятад монголчуудын их нүүлгэх тийм сонирхолтой байсан. Яг бол хятад монголчууд хятадын одоо хүн аманд хятад их байгаа учраас холилдож амьдрах хүсэлгүй. Ер нь төмөр замын хойно байгаа хятадуудыг бүгдийг урагшаа нүүлгээд өмнө талд нь амьдарч байгаа монголчуудын хойшоо зөөх санаатай байсан. Гэхдээ тухайн үед энэ бодлого бол одоо шийдэж чадаагүй. Шийдэж болцоож байгаагүй шиг үлээ. Энэ үед бол Монгол цэргэн бол 9 дивизтэй. Тэгээд бас хамгаалтын багийг бол чангадсан. Жишээ нь Баян-Тал аймаг бол 1000 одоо хамгаалтын цэрэгтэй байх ёстой. Шилэнгол аймаг бол 600 хамгаалтын цэрэг, Улаан цав бол 600, Цахар 1000, Их зуу ихэн хошуу нь одоо харьяанд нь ороог учраас бас тогтоогоогүй. Тэгээ бас сургууль соёл бол маш их байгуулсан.
Монголын дээд сургууль гэдгийг байгуулж Гүнжил Жав гэдэг хүнээр тийм ээ одоо сургуулийн дарга ажиллаулдаг байсан. Гүнжил Жав бол Сүндийн зүүн хошууны засаг. Түүний дараа Жин Чан тийм ээ Харчин Алтан Очир энэ хүн дарга ажилладаг байсан. Анхны элсэл бол 150 гаруй хүүхдийг элсүүлсэн. Тэгээ Монголын соёлын ордны бас байгуулсан. Эдчин ордны дарга ажилладаг байсан. Тэгээ сүүлд нь Хотын номын сангийн бас энэ соёлын ордны мэдээлэл өгсөн. Тэгээ бас хэвлэг үйлдвэр байгуулсан. Түүнээс гадна Монгол хошуудын сургууль бас байгуулсан. Иргэний хэргийн дарга тэгш буйн бол сургуулийн дарга ажилладаг байсан. Баярын сүм тийм ээ. Одоо Улаан цаа аймгийн Монгол залуучуудын сургууль байгуулсан. Баруун сүмд хошуундаа Ширэнгол аймгийн Монгол залуучуудын сургууль байгуулсан юм аа. Ер нь боловсролтой маш их анхаардаг байсан. 1937 оны 11 сард энэ бол голдуу Контны армийн хүсэл эрмэлзэлтэй голдуу Монголын холбооны засгийн газраас тийм ээ одоо Чаанан Жимбэй гэдэг энэ хоёр өөртөө засгийн газартай тийм ээ одоо нэгдэх тийм бэлтгэл хурал хийгдсэн. Дэвэн бол үүнд бол маш их дургу. Яг бол Чаанан Жимбэй чинь дээрхүү чинь хэдийн Монголын нутаг байсан боловч өнөөдөр ба тэнд монгол хүн амьдрахаа байсан. Одоо дан хятад амьдардаг байсан. Япончууд 37 он энэ хоёр гасрыг эзлээд энэ Чаанан одоо цахрын өмнөд хэсгээр одоо утгатай Чаанангийн ууртан засаг байгуулж Жимбэйгийн Шаншин мужийн хойд хэсэг гэсэн утгатай Жимбэйгийн ууртан засаг байгуулсан. Энэ нөгөө Монголын уур нутгууд бүгдийг нэгтгэж нэгж болгох сонирхолтой байсан. Япончуудын хувьд бол гэтээ манай Дөөн бол дуруу үздэг байсан. Яг хятадтай болохоор холилдог дургу. Тийм. 1938 оны намар Японд айлчлахаар явсан. Тэгээ Японы ерөнхий сайд Фумимаро Коно гэдэг хүнтэй уулзсан. Японы явган цэргийн сайд Сейширо Итакатай уулзсан. Бас Японы явган цэргийн одоо тэд даргатай бас уулзсан. Ер нь бас Японы эзэн хаанд бараалгасан 1938 он 8 сард. Тэгээд явтаа бүр зурч чадсангүй. 1939 он дийлсэнгүй 1939 оны 9 сарын 1-нд Мөнжангийн ууртан засаг холбоод засгийн газар байгуулсан. Одоо Мөнжан гэж ярьдаг түүхэн төлөөсөн. Энэ нутгийг одоо энэ 3 нэгжийг нэгтгэж яваад ер нь 500 мянган хүн амтай 5 сая гаруй хүн ам 500 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай 5 сая гаруй хүн амтай. Одоо монголчууд нэг 300 мянга байд 300 гаруй мянга байдیں۔ Нийслэл Жанчхуу хотод одоо энэ Мөнжан бол 5 аймаг 2 тэнхимтэй. Одоо хятад 2 нэгжий бол 2 тэнхим болгосон. Одоо тэгээд 5 аймаг бол 5 хэвээрээ. Энэ дарган бол манай Дэван тэд дарган бол нөгөө 2 хятад Юбин Чинша Гун гэж 2 хүн байгаа. Сенатын дарган бол Үнэнбаяр Үхэрийн. Монгол цэргийн дарган бол Буян Дэлгэр Лишүүшин. Жанжин штабын дарга бол Үгүтин бол одоо Үнэнбаярын хамаатан. Энэ бол бас л Харчин баруун хошууны хүн. Шүүхийн дээд дарган бол Баян Далай. Ерөнхий сайд бол Жодовжоо энэ захар хүн байгаа. За 1941 он 2 сарын 15-нд Дэван Лишүүшин 2 туудаага Японд аялсан. Японы эзэн хаантай уулзсан. Тэгэд Японы явган цэргийн сайд Хидэки Хожотой бат уулзлаа. 1941 он Японд дорн техник тийм ээ одоо улсуудын тэргүүн нарын улсуудын хурал хийсэн. Тэгээд манай Дэван бол иргэний хэргийн сайд Санживанчиг явуулсан. Санживанчиг хуучид 100 гарын хошууны засаг жинван Мөнжангийн төлөөлж оролцсон. 1941 оны 4 сард Дэван 3 тугдаага Манжугу улсад аялжсан. Тэгээд вокзал дээр бол Манжугу улсын
ерөнхий сайд Жан Жинхуй, цэргийн яамны сайд Yu Chen Chang хэнгэнэ товчооны дарга жагалд орж бол хэнгэнэ товчоо гэх чинь хэнгэнэ дөрвөн мужи хамаардаг. Жагалд орж бол байрны баруун хошууны засаг Жуан тэгээд Контон армийн Жанжир тавын дарга наран бол вокзал дээр бол угтжээлаа. Тэгээд Манжуу улсын Кангдо хаантай дахиад уулзсан. Тийм. 1941 онд Үнэн баяр Японд 3 жил одоо сураад Япон эзэмшээ Японы итгэлийг олсон. Тэгээд Японд байхдаа дөөнтэй уулзаад тэгээд дөөн бол энэ хүнийг одоо Мөнжангд авчирч одоо ерөнхий сайдаар ажируулах хэрэгтэй гэж тийм бодол төрсөн. Тэгээд манай Үхөөлингийн санаа бол ер нь Мөнжанг бол улс болохын төлөө хоёр алхам явах хэрэгтэй. Нэг дахь алхам бол Монголын өөртөө засаг улс байгуулнаа. Хоёр дахь алхам бол Монгол улс байгуулнаа гэдэг. Мэдээж зэрэг төрийн юм бол ер нь хаантай тийм ээ одоо үндсэн хууль одоо хааны хязгаартнуулалттай тийм хаан төртэй. Гэхдээ ер нь яандаа нь одоо гадаад Монголын нэгдсэн улс байгуулах шаардлагатай учраас бид нар бас ардчилсан төр байгуулах зохимжтой гэдэг онт тийм ятгах яасан. Тэгээд түүнээс хойш одоо Мөнжанг бол ер нь өөрийгөө Монголын өөртөө засаг улс гэсэн юм хайхтай болсон. Тийм. 1942 оны 8 сарын 31-нд Жанжин хотод 5 дахь удаагийн Монголын их хурлаа нээсэн. Тэгээд дөөн даргаар хөөрэ тэгээд дарга нь Ю Бинчин бас Ли Шүшин болсон. Ерөнхий сайдаар нь манай Үхөөлин буюу Үнэн баяр Сенатын даргаар Жодовжоо. Тэгээ Монгол энэ үед бас л нөгөө Мөнжанг бол ерөөсөө монголчуудын хальтанд ерөнхийдөө байгальтай монголчууд бүх эрхэмлэл атгадаг байсан. Түүхийн мэд сайн сонирхоод байхад монголчууд бол бас ер нь одоо сонин гэх юм уу да юу гэж ярих вэ? Тийм ажиглуудаад ер нь нүүдэлчин монголчууд бол хизээч тэг хүн амын тоогоор хятадаас их байгаагүй. Жишээ нь одоо Ляо улсын түүхий, Читанчуудын түүхий ингээд би бас сонирхсан. Одоо Китан улс, Ляо улс гэж ярьж байгаа. Гэтэл Китан улс, Ляо улсын үндсэн Ляо одоо Китанчууд бол 700,000 гаруй байдаг гэсэн тийм тоо баримтуул байгаа. Харин хажууд нь 3-4 сая хятадууд амьдардаг. Тэгэхээр Китан улс, Ляо улс гэж явдгийг. Бас нөгөө нэг жишээ нөгөө Алтан улс гэж байгаа л да. Алтан улсын хамгийн оргил цэгтэй бол Алтан улсын 40-50 сая хүн амтай тийм ээ 2 сая хавтгай дөрвөлжин километр нутагтай тийм агуу том улс байсан. Гэхдээ яг зөрчдүүд бол үндсэн зөрчдүүд 1 сая 500 мянган орчим байдаг байсан билээ. 40 хэдэн сая дандаа хятад байдаг. Тэгэхээр ер нь дорн дэхний энэ нүүдэлчдийн төрч ерөнхийдөө хүн амын бүтц бол ийм л байдаг. Энэ монголчууд бол хятадаас хүн амаасаа ерөөсөн айдаггүй. Тийм санаа зовдөггүй гэх тийм үү. Энэ нь бас нөгөө өөр Монголын одоо шууд хорт төмөд харчингууд тийм хамгийн эрт нөгөө Монгол нутагт хятад одоо цахаачдын оруулж газар хагалж тийм ээ одоо ашиг олох тийм зорилготой. Энэ нь бас энэ их нөлөөлсөн гэж миний хувьд бол харж байгаа. Яагаад бол хятадын цагаачд бол өөр Монголын өмнөд нутгаар дүүрэхэд бол ерөнхийдөө бол хятад хүчээр нутаг бол эзлээг байхгүй. Голдуу Монгол Вангун нар өөрөө тийм ээ ашиг харж нутаг зааж өгөөд атар хагалж тийм ээ тэгээд татвар авдаг. Тэгэл холбоотой. Тэгээд монголчууд бол ерөөсөө тэгээ хүн амын хувьд бол үргэлж цөөхөн байсан. Энэ түүхий бас л нэг Мөнжангийн нөгөө улсын бас дахиад давтж байгаа. Жишээ нь Мөнжанг бол нэг 5 сая гаруй хүн амтай, монголчууд бол 300 мянган л байдаг. Ер нь тийм байдаг байсан бил. Тэгэхээр жишээ нь 1911 оны үед одоо нөгөө Гуангийн хошуу тийм ээ Гүнсэн Норвон Монголоо бид нараа тусгай нэвтрүүлэг хийсэн.
Гомонгийн хошуу бол хошуундаа бол 50,000 гаруй монголчууд байдаг. Харин 500,000 хятад байдаг. Гэхдээ монголчуудын төрийн эрхөө атгаад тийм ээ татвар аваад тэгэл бүх ажлаа өөр хийгээд явдаг байсан байл. Тэгэхээр энэ нөгөө монголчууд ерөөсөө хүн амаасаа ерөөсөө санаа зовдог. Бид нар хүн ам бол бодхороо ингээд ухаалдаг шүү дээ. Хятад чинь нөгөө миллиар байна. Бид нар хэдхэн сая байна гэдэг. Гэтэ монголчууд дээр үеэсэн тийм хүн амдар нэг санаа зовдоггүй. Тийм. Яг л бид нар үргэлж чадна, дийлэн цөөхөн байсан тэднийг захиран гэдэг тийм нэг итгэл үнэмшил байдаг байсан шиг байна. За тийм байна. За Монголын цэргийн одоо Жанжиш таан бол Хөх хотод байгаа. Тийм. Тэгээ Хөх хотод шилжиж ирсэн. Сүүлд чинь нөгөө хаана байсан шүү дээ. Баруун сүндэд байсан шүү дээ. Сүүлд нь Хөх хотод Жанжиш таан шилжиж ирсэн. Харин нийслэл бол Жанжих хотод байгаа. Энэ нь бол дайн одоо 35 он тийм ээ. Дайн одоо төгс 2 өдрхийн 2 дугаар дайн дуусах тийш хандж байхад Дөөн Монголын шүүчин тийм Монгол цэрэгтэйгээ холбоо тасарсан тийм үүнтэй бас холбоотой. Энэ бол одоо Япончуудын бас зорилго байдсан байлээ. Одоо засаг захиргаа мөн Жанжихуд байлгаа. Монгол цэргүүдийн бол Жанжиш тавыг бол Хөх хотод байлгах тийм сонирхолтой байд. Яг л энэ Дөөн Монголын шүүчин Монгол цэргийн холбоо гэж судруулах тийм бодолтой байсан шиг надад бол таг санагдаад яад. Тэгээ 1945 оны 8 сард зөвлөлт Монголын холбоот цэрэг тийм ээ Манжуго улс руу өвөр Монгол руу давталж ирэхэд Япончууд бол бууж өгсөн. Тийм. Тэгээд тухайн үед Хөх хотод бол буян дэлгэр буй бовгүй тэнгэрдэг Жанжиш тавын дараагаар ажилтдаг хүн байсан. Энэ хүн бол Хөх хотод ерөнхийдөө бол 4-р дивиз хамгаалтын 12-р дивиз байсан. Тэгээ энэ бол сүүлд энэ буян дэлгэр Дөөнтэй холбоо барьж чадахгүй, Дөөн рүү явж чадахгүй учраас өөрийн нөгөө цэргийн дагуулад Фузуид буугаж өгсөн гэдэг тийм тоо баримт байдсан байл. Тэгээд буян дэлгэр Фузуи бууж өгтаа одоо Фузуид хэлэхдээ би 7,000 гаруй цэрэгтэй 5,000 морьтой гэж ярьдаг байсан. За 7,000 цэрэгтэн хаашаа юу гэсэн нэг 3,500 3,000 цэрэгтэй байсан байл үү. За 7-дугаар дивизийн Даг Хатанбаатар нь 8 Хятадын коммунист намын 8-дугаар замын цэрэгт буугаад өгсөн. Тийм. Тэгээ Үлзий Осор гэж ийм хүн байгаа. Үлзий Осор чинь бас л харчин хүн. Энэ хүн бол жинхэнэ коммунист 1945 оны 10 сард тийм ээ энэ Монгол цэргийн 9-дугаар дивиз хамгаалтын 6-дугаар дивизийг дагуулад энэ 6-дугаар дивиз нь бол Бээлийн сүмд суудаг байсан. Эдний дагуулад 2,000 гаруй хүнийг тийм ээ дагуулад Монгол цэргийг буугаж өгсөн. Тэгээ 1946 оны 1 сарын 2-нд тийм бүгд найрамдаг Монгол ард улсаас нэг энэ цэргүүдийн үлдэгдэл 128 хүн л Үлзий Осор дагуулад өөр Монголоо ирсэн юм түүхтэй юм байлээ. Дамирын сүрэнгийн дивиз тийм бас Монголын таал бууж өгсөн. Тэгээ Дамирын сүрэнгийн дивиз гэж бас тэг яригдаад байдаг. Энэ чинь нөгөө баруун захрын нэг захирагч байсан. Тэгээ Дөөн Монголын шүүчин бол Хөх хотод төвлөрсөн Монгол цэргийн Жанжихуд төвлөрөхий тушаал өгсөн. Гэхдээ зам нь хаагдсан учраас тэгээд хамжилт толоогүй. Тэгээд Мэргэн Баатар, Цог Баатар буюу тийм ээ Чингүфан дэх бас нэг төмөр дүүшгтэн 3 хүн яваад зөвлөлт Монголын цэрэгтэй холбоо байргаад явуулсан чинь тэнд үлдээж баривчлагдаад Монгол руу авчирсан тийм түүхтэй. Тэгээд тухайн үед одоо нэг зар хуудас байдаг шүү дээ. Зар хуудас гэмүү ухралын хуудас онгоцоор явуулдаг байсан. Тэгээ онгоцон дээр болдоо Дөөнгийн бол Японы Гархул тагнуул яаюуд бала ярьдаг байсан шиг байлээ. Тэгэхэд Дөөн бол одоо Монгол зөвлөлттэй холбоо барьж болохгүй юм байна гэж мэдээд ойлгоод тийм. Тэгээд Жанхайштай дэхэд холбоо барьсан. Тэгээд Жанхайш мэдээж хэрэг Дөөнгийн ашигтхий хүссэн. Тэгээд Дөөнгийн бол Монгол хошуудын одоо түүчээ цэргийн гэх юм уу дээ. Авангард гэх юм уу. Тэрний командлагч Ли Шүүшингийн Рөхө мөж сахар мужийн тийм ээ. Тийм түүчээ цэргийн
коммунлагчаар одоо хий хоосон томилсон. Тэгээд 8 замын зэрэг бол Жанчхуу хотод тулаад ирсэн. Тэгээд арга буюу Дэон бол Бээжингд очсон. Бээжингд очоод одоо Жанхайш гадаад Монголын одоо тусгай тогтолцоог хүлээн зөвшөөрсөний сонсоод маш их баярлсан. Тэгээд Бээжинг Чуншин хотод очоод Жанхайштай уулзсан. Тэгээд Жанхайштай уулзаад ихад өөр Монголын дээд зэргийн өөрт насхийг шаардсан. Жанхайш татгалзлаа. Зөвхөн Дэонд бол сартаа 500 мянган юань тий одоо өгөөд нутаг буцаасан. Тэгээд Бээжинг хотын одоо хүмүүст Бээжинг хотод даал өргөсөн. Дэонгийн маш чанга ханиг даал өргөсөн. Тэгээд Бээжинг 3 жил байсан. Дэон бол одоо 40 дайн дуусан удаа. Өн хугацаанд Дэон бол зүгээр суугаагүй. Бас Америкийн хүмүүстэй бас холбоо барьсан. Тэгээ бас уулзсан. Бас Латимор гэж монголч эрдэмтэн тийм ээ бас тагнуулж энэ хүнтэй бас нууц харуул уулзсан. Тийм. Америк элчингийн хүмүүстэй бас уулзаад өөр Монголын асуудлыг ярьдаг байсан. Түүнээс гадна Нанжин хотод бол Монголын залуучуудын эвсэл байгуулсан. Энэ эвсэлтэй залуучуудтай бас ер нь холбоотой байдаг байсан. 1948 онд Жанхайш Бээжингд ажиллахаар ирэхэд Дэонд хад Жанхайштай уулзсан. Өөр Монголын өөртөө тасхи бас хад хүндсэн. Жанхайш бол тухайн үед яг иргэнэ дайны байдалтай байсан. Ингэж хариулж байгаа. Хэрвээ коммунист намын устдаггүй бол үндэстэн оршин тогтноо болно. Улс орн оршин тогтноо болно гэж хариулсан. Яг бол энэ коммунистуудын асуудлыг шийдэхгүй бол юу өөр Монголын мандаттай гэсэн санаа байна. Тэгээд 1949 он 1 сарын 15 тийм ээ Бээжинг коммунистууд эзлэхээс өмнөх өдөр нь Жанхайш онгоц явуулаад 1 сарын 14-нд Дэонгийн Нанжин хотод тосч авч ирсэн. Тэгээд Нанжин хотод байхдаа Дэон Америкийн элчин Джон Стюарттай уулзаж бас өөр Монголын тусгаар улс байгуулах талаар дэмжлэг авахыг хүссэн. Тийм. Тэр онд Ар Монголын Дилоо хотод тийм ээ Америкт явахаас өмнө Дэонтэй уулзсан. Тэгээд Дэон итгэмжил өгсөн. Хувийн төлөвлөгчөөр тэгээд Америкт очоод өөр Монголын улс байгуулахаар энэ одоо алих одоо чадах бүхнээ хийгээд одоо өөр өгсөн. За Нанжин хотод Дэон бас ерөнхийлөгчийн орлогч Ли Зүүнэнтэй уулзсан. Тухайн үед Жанхайш огцорсон байсан. Тийм. За тэгээд Нанжин хотод байхдаа Дэон бол өөр Монголын баруун Монголд очиж тийм ээ өөртнөөс хөдөлгөөн хийх тийм бодол төрсөн. Яг бэхрэ тухайн үед Гоминдан бол баруун өмнөх зүг рүү төвлөрсөн. Одоо коммунистууд ихэнх нутгийг эзэлсэн боловч өөр Монголын баруун хэсэгт ирээгүй. Тийм учраас баруун Монголд очиж өөртнөөс хийх ёстой гэдэг хийм санаа төрсөн. Тэгэд Гомингийн засгийн газраас одоо Дэонгийг онгоцоор Ланжуу хүртэл хүргэсэн. Ланжуугоос тэгээд машинаар мэдээж Аршаад очсон. Аршаагийн Дин Ян гэж ярьдیں۔ Дин Ян чи Баян хот л таа өнөөдөр бол. За энэ Баян хот бол ер нь авраг том тийм нэг Вангийн ордонтой. Ер нь энэ Вангийн ордон бол өнөө хүртэл өөр Монголд одоо үйлдсэн хамгийн том Вангийн ордон нэг. Зя. Тухайн үед Аршаа хошуу бас сонин тоо байга байсан сонирхолтой гэсэн. Аршаа хошуу 1947 оны анхны хүн амын тооллогоор бол 32 мянган хүн ам амьдардаг байсан. Монгол хүн бол 21 мянга байдаг. 1949 оны хүн амын тооллогоор бол 25692 хүн амьдардаг. Монгол хүн бол 12400. Тэгэхээр 2 жилийн дотор монголчууд бол нэрээ цөөрсөн байна шүү. Одоо алуулсан юм уу? Сөөдөрө дүрсэн юм уу бүгд. 1949 оны 4 сард Дэон Аршаа хошуунд Баян хотод ирсэн. Тэгээ хуучин одоо хүмүүсийн дуудсан. Одоо Лишүү шин Дээгүлай Үгүүтийн Загчинсчин гэдэг бүгдээрээ ирсэн. Тийм. Тэгээ 1949 оны 4 сарын 13-нд Баян хотод өөр Монголын
аймаг хошуудын төлөөлөгчдийн хурлыг нээж тий их зүү, удаан цав, ширэнгол, цахарын төлөөлөгч оролцож тий өөртөө засгийн бэлтгэл хороо байгуулсан. Тэгэд хороон дэд даргаар хороон даргыг бол их зүү аймгийн даргай Алтан очрыг сонгосон. Дэд дарга бол Дөөн. Тий. Тэгээ Алтан очир хэд хоногийн дараа тийм ээ одоо нас барсан. Дөөн дэд даргаар болсон. Дэд дарган бол тэгээд Улаан цав аймгийн урдын дунд хошууны засаг Рэнчин Баунжун, Далай Заяа Чинван, Далай Заяан дүү Дамрын ман чиг зэрэг 13 хүн бол гишүүнээр сонгогдсон. Тий. 5 сарын дундуур Дөөн 7 хүн тийм ээ Баян хотоос Ланжуу руу ирж Ланжуугаас Гуанжуу хотод ирсэн. Одоо Гуанжуу гэж ярьдаг шүү дээ. Өнөөдөр монголчууд Байнгтанд очиод бараа тавар авдаг. Одоо ерөнхийлөгчтэй Ли Зунрантай уулзсан. Монгол төвдийн хорооны дарагт Цэрэн давнагтай уулзсан. Ерөнхий сайд Янь Шишантай уулзсан. Голдуу зэвсэг авч тийм ээ Өвөр Монголын өөртөө засаг байгуулахыг одоо юу гэдэг гуйсан гэх юм уу? Тийм. Ингэсэн чинь ерөнхий сайд Янь Шишан бол дургу яг бэ гэхээр Янь Шишан чинь Өвөр Монголын олон хэллээд олон жил болж байгаа Шанши мужийн дарга байсан. Тэгээ монголчуудын сайн мэднэ. Монголчууд юу хүсэж байгаа бодож байгаа. Тэгээ эсэргүүцдэг байсан. Сүүлдээ хань зөвшөөрсөн. Яг вэ гэхээр ардын чөлөөлөх армийн хөх мөрлөө тулаад ирсэн. Одоо гараад тэгээд командангийн төр бол нурлаа. Тэгэхэд сүүлдээ заа монголчууд хэдэн боо зэвсэг өгөөд явуулчихъя гэдэг. Яг тэ тэнд нэг ядахта ийм болохгүй байсан коммунист нам жоохон садаа бол гэдэг тийм бодолтой. 200 минут хогоо 50 гар буу 10,000 мөнгөн зоостой явуулсан. За Гуанжуу хотод байхдаа бас Америк элчин болоод Америкийн тусгай армины хүмүүстэй уулзсан дэмжлэг авахар. За 1949 оны 8 сарын 5-нд Аршаагийн Баян хотод Монголын их хуралдаа нээсэн. Дөөн, Ли Шүшин, Далай Заяа тийм 175 хүн оролцсон. Тэгээ Монголын өөртөө засаг байгуулсан. Даргаар нь Дөөн, дэд даргаар нь Далай Заяа сонгосон. Тэгээ за хорол дууссаны дараа Өөхөлийн Үнэн баяр тийм ээ Мөнжангийн ерөнхий сайд байсан. Дөг улай чинь нэг давхран байгаа. Энэ сангийн сайд байсан. Үгүй тэнгжин Жанжир 5-ын дарга байсан Мөнжангийн. Тийм. Эдгээр бүгд л одоо загчин счин зэрэг хүмүүс бүгд Аршаагаас явсан. Тэгээ Өөхөлийн чинь 1979 он хүртэл тийм ээ Тайванд амьдарч байгаа нас барсан. Дөг улай бол сүүлдээ Тайванд очоод 1995 онд Америкт нас барсан. Үгүй тийм бол 1991 онд Тайванаас барсан. Загчин счин 2009 он хүртэл Тайван амьдраад сүүлдээ Америкт яваад тийм ээ Америкт нас барсан. Тийм. Гэхдээ загчин счин бол маш их юм хийсэн. Монголын түүхийн талаар бол одоо Монгол ширдэмтдийн Монгол гаралтай Монгол ширдэмтдийн анхны хүн гэж хэлж болно доо. Дэлхийн төвшөнд бол. За Дөөн бол буужгүй яг бол эдгээр бол яг нэг цаг биш бодоод тийм ээ Аршаагаас зайлсан. Дөөн бол тийм биш. Одоо коммунист нам тийм ээ цэрэгчгүй, газарчгүй, нутагчгүй хоосон эхэлсэн ч юм уу тийм ээ ажлаа ихрүүлж чадсан. Бид ийм олон хүнтэй ийм их газар нутагтай байхад бид яагаад амжилт хүрч чадахгүй байна гэд ер нь тэгээд хийх ёстой гэж тийм зорилготой хүн байсан. Тэгээд Ниншаа мужид тийм ээ сууж ирсэн. Ли Шүшиний Монгол цэргүүд тийм 1000 гаруй хүн хорон дарах Сүхбаатарын удирдлагын доор Дөөнт ирсэн нийлэхээр болсон. За удалгүй ардын чөлөөлөх армийн Ниншаа мужид идэлсэн, ер нь Аршаад тулсан. Тэгээ Монголын засгийн газрын болон Дөөн бол Аршаагийн 2 талын цөл рүү ухарсан. Далай Заяа бол одоо энэ Аршаагийн засаг ноён шүү дээ. Энэ хүн бол тэндээ үлдсэн Баян хотдоо. Тэгээд энэ хүн сүүлд нь Баян хавьсан одоо дүүрэн цагт хүнтэй нийлж хагаад
хятадын ардын чөлөөлөх армид бууж өгсөн. Далай заяа сүлд нь Өвөр Монголын Ууртан засах орны дэд дарга ажилтдаг байсан 1968 онд тийм ээ. Тэгээд хамруулж нас барсан. Тийм. За 1945 он 8 сард Зөвлөлт Монголын холбоот цэрэг тийм ээ. Одоо баруун сүндэд дайрч явахдаа Дөөнгийн бүх гэр бүл гишүүн мал хөрөнгийн бүгдийг хойшоо туугаад авчихсан. Тэгээд том хүн тухайн үед Дүгсрун засаг он сүлдэн энэ хүн бол Чойсон их улсын их сургуульд сурдаг байсан. Одоо сүлдэн цаазаар авахсан Монголд 2 дугаар хүү галсан жигмэд нь багшийн сургуульд төгсөөд багшилдаг байсан Монголд. Тэгээд 10 жил ял авсан. 1954 он Өвөр Монголдо ирсэн. 3 дугаар хүн бол 16 14-тэй байхад Дөөнгийн Монгол авчираад тийм ээ баривчлаад энэ хүүхдүүдийн ар хангай цүлсэн. Хоёр том бол нэг нь цаазаар нэг нь 10 жил 16 14-тэй хоёр хүүхдээ ар хангай цүлсэн. Тэгээд нөгөөдөл айж даарж ирэн тэгээд зүрхний өвчнөр хоёроо зүрхний өвчтэй болсон. Тэгээд баг хүн Өвөр Монголд ирээд удаагүй зүрхний өвчнөө нас барсан. 3 дугаар хүн бас л зүрхний өвчтэй болсон. За Дөөн тухайн үед цаг биш болсон. Тэгээд Дөөнгийн туршмал одоо туслах хүүдэн бол энэ Дөөнгийн нэтэг яваа гэж ятгадаг байсан. Яг тухайн үед бүгд найрамдаг Монгол ард улс шинээр байгуулсан бүгд найрамд хятад улсын дипломат харилцаа 10 сарын 16-нд байгуулсан байсан. Тэгэхээр Дөөн бол нөгөө Монголын одоо тусгай ажиллагааны одоо төлөөлөгч юм уу да бол хүмүүстэй уулзаж ярих. Монгол хятад бол гадаад харилцааны байгуулсан. Би хэрвээ бүгд найрамдаг Монгол ард улс очиход хятад Монголын харилцаанд нөлөөлөхгүй юу? Эний бодолцоо ёстой биш үү гэсэн чинь баяр гэдэг хуурамч нарт энэ хүчин дугуур гэдэг юм билүү. Энэ доо яамны дэд сайд байсан баг. Энэ хүн за тэр хамаагүй чи ирээ бид нар бүгдийг хариуцнаа гэж. Тэгээд явахдаа Дөөнгийг зөвлөлтүүд бол ер нь Дөөнгийн бол Монгол авчираад юу нөхөх тийм бодлоготой байсан. Одоо алах юм уу, яах юм уу ер нь тийм дарж авах бодлоготой байсан. Яг бол одоо бодвол хятадтай тохирсон юм уу би мэдэхгүй. Гэхдээ ерөнхийдөө бол Дөөнгийн бол гадагшаа гаргаж тийм ээ. Дөөн чи маш их чадaltaй, танилтай нөрөөтэй хүн учраас ерөөсө тухайн үед хүүхнүүрээр дамжаа, төвдөд дамжаа тэгээ нэтэг гараад Америкт очихвол бас л их л бужиг нүрэн Дөөнгийн дэргэд бол маш олон хүн цуглах ёстой байсан. Тэрийг хүсэхгүй болоод тэр юм уу, хаттын захиалгын юм уу, эсвэл зөвлөлтийн одоо сонирхол юм уу, юу өссөн ч за Монголын гараар тийм хар эрг гэдэг ажиллагаа эхлүүлж тийм ээ. Тэгээ Дөөнгийн хүүхдүүдээр нь тийм ээ захидал бичүүлээд Дөөнгийн бас нэг хамаатангийн хүүг Алтан очрыг агентаар элсдэг болсон. Доо яамны агент байсан. Тэр хүнээ Дөөн тэрс уулзуулаад ятхуулаад тэгээ Дөөнгийг хуурч Монгол Монголд авчирсан юм аа. Тийм. Дөөн тийм ээ одоо анууруу Америкийн нэгдсэн улс руу явах төлөвлөгөөг нураах тийм ээ ирэх нэгт Монгол ахын дүүс гэсэн сэтгэл дээр нь тоглож тийм ээ бүгд найрамдаа Монгол ард улсад хуурай авчирч баривчлан баяц сасны эцэст 1950 оны 9 сард тийм ээ бүгд найрамд хятад ард улс шилжүүлж өгсөн байдаг юм аа. Тийм. Дөөнгийн өргөнүүдэд гарч өмнөд Монголын асуудлыг сурталчлан таниулах ажиллагааг боснуулсан нь 20 дугаар зууны эхэнд хагаст 50 замаар идэвхжиж байсан өмнөд монголчуудын тэмцлийг мухардалд оруулсан юм аа. Эргэж сэхэхгүй явсаар 21 дугаар зуунтай золгожээ. Энэ бол үнэн шүү. Ер нь Дөөнгийн тийм ээ тэндээ нухснаар одоо Өвөр Монголын бол ер нь ястай дуусгах тийм ажиллагаа байсан байна л да. Дөөн тухайн үед сүүлд нь харамсаад уг нь би миний бие цус уснаас үтгэн юм итгэж элэг нэгт ахын дүүс зорин тэмцсэн юм аа гэж одоо бас халгалж ярьдаг байсан юм аа.
За Дөөн гişиг тийм ээ танил талтай, нэр нүртэй, хөрөнгө чинээтэй, мэдлэг боловсралтай хүн тухайн үеийн халах дөрвөн аймаг өөрлөгч 49 хошин өөр Монголд байгаагүй юм гэлээ. Тэрээр наад зах нь хятад Япон хэлийг чөлөөтэй зөвшөөрсөн хүн байжээ. Зохиолч Яруу найрагч тийм энэ бат суур Дөөнгийн дээлөө буюу Монголоо ивгцэн нийтлэл ингэж бичсэн байдаг байна. Дөөнд хуурч Монголд авчраа шоронд хорсны дараа Дөөнгийн тэн үлдсэн 1000 гаруй цэргүүдийн хөв заяа тийм ээ маш имгэлтэй төгссөн. Тийм. Хорон дарга Сагар гэдэг хүн 150 гаруй цэргийн дагуулад эзнээ хөшөөд очоод тэнд ардын чөлөөлөх армид устгуулсан. Хорон дарга Гаваар ашигтай 100 гаруй хүн дагуулад улаан цав руу явж явахдаа замдаа бүслэгдээд бууж өгсөн одоо хятадын цэрэгт бууж өгсөн. Тэгээд Дөөнгийн тослог байсан Төвшин гэдэг хүн тийм ээ улаан хүүгийн цэргийг энэ элсэн цулд авчраад тийм ээ энд 1000 гаруй цэрэг байгаа шүү дээ. Эдгээр ятгаад тэгээд эдгээр бууж өгсөн. Тэгээд 1950 оны 9 сард Дөөн бол Монголд тийм 20 доо байцаагдаад 9 сард бүгд найрамдаад хүлээлгэж өгсөн. 1963 онд өршөөлөөр гарсан. Тэгээ өршөөлөөр гарсны дараа Өвөр Монголын утга зохиол түүхийн судалгааны хүрээлэнд ажилладаг байсан. Энэ ажилладаг байгаа хугацаанд маш их дурсамж намтраа бичсэн. Дэмжиг дорнгийн намтар гэж бичсэн. Өнөөдөр бид Дөөнгийн түүхийг мэддэг шалтгаан энэ намтартай шууд холбоотой. Тэгээд 1966 оны 5 сарын 23-нд Илэгний хорт хавдраар хүүхэд нас барсан юм аа. За 2 дугаар зууны Монголын улс төрийн хамгийн агуу зүтгэлтнүүдийн нэг бол яг хараа Дөөн муна. Дөөн мөн бай. Өөрөө алтан ургийн гишүүн Чингон Дөөн Өвөр Монголын эрх чөлөө тусгаар тогтолцооны төлөө тэмцэлд амьдралаа зориулсан. Хэдийгээр их гүрнүүдийн өрсөлдөөний үр дүн Өвөр Монголын тусгаар тогтолцуулсан болж чадаагүйч түүний амьдрал өмнөд Монголын ард түмэн бидэнд урам зорих өгсөөр байх болно. Дөөн бол үнэхээр агуу хүн байсан шүү. Бид нар хязгаарч энийг мартаж явахгүй. За баярлалаа. Анхаарал тавьсанд баярлалаа.